Маш сайхан баярт үйл явдал тохиож байна. Юу гэхээр одоо төрдөө одоо өнсүүлж тийм ээ. Төр зэсгт ингэж өчүүхэн хөдөлмөрийн өндрөөр үнэлж юм Монгол улсын гавьяач жүжигч юм их эрх мөндөд цолоор шагнасанд туйлаас баяртай байна. За тэгээд мэдээж маш олон хүн бүгдэнд нь баяр талархлаа илэрхийлэх зүйтэй. Төрүүлж өсгсөн аав ээж, хань гэр бүл бүр хүүхэдтэй. За тэгээд хамгийн чухал нь хамт олондоо би улсын драмын эрдэмтэн театрт одоо 20 гаруй жил ажиллаж байна. Манай байгууллагын манай театрын бас 90 жилийн ойн жил тохиож байгаа. Тэгээд энэ 90 жилийн бас нэг 20 гаруй жилд нь энэ театртай хувь заяагаа холбож уран бүтээлээ тойрвсон. За мөн хамтарч ажилласан одоо олон кино уран бүтээлч бас байдаг. За ер нь тэгээд бүгдэнд нь чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлэх хамгийн гол нь бас үзэгч түмэндээ маш их одоо баярлж талархаж явдаг илэрхийлэх зүйтэй баха. Үнэхээр их бас урам те яг мэддэггүй байж. Гэхдээ энэ бол одоо бас хүнд их гоё урам өгдөг. Цаашдаа хийж бүтээх юм сэтгэл хүчийг өгдөг одоо юм шиг санагдлаа. Тэгээд бүгдэнд маш их баярлалаа. Та хөдөөгөр явж байгаад өнөөдөр ирж шаналаа авчин тийм ээ. Харин нэг тэгсэн нөгөө мдээгүй байсан. Тэгээд нөгөө явж байгаа тэгэл оцрол ирлээ. Тэгээд өнөөдөр амжиж ирлээ. Тий. Танд одоо ард түмэн хэдийн гавьяат төдөд цолыг өгсөн байлаа шүү дээ. Ард түмэндээ андаж та энэ цаг мөчид юу хэлмээр вэ? Одоо тий ингээд төрдөө түмэндээ үнэлүүлнэ гэдэг бол маш сайхан. Тэгээд энэ өөрөө бас хариуцлага учраас бас энэ хариуцлагыг энэ хайрыг дааж явах тийм одоо даах ёстой тийм л одоо хариуцлага ирж ийн л гэж ойлгож байна да. Тэгэх маш их баярлалаа. Тэгээд үзэгчтэй Монгол түмэндээ Монгол төрдөө маш их баярлалаа.